Чамайг дух цэцэг гэхээр ууралж өрдөг. Сайн байна уу цэцгээ? Сайн байна уу та. За. Ёо таач намайг гүм удаа хүлээлгэлээ шүү. Бид айгүй олон юм танд одоо та найруулагч юм шүү дээ. Айгүй олон дүртэй хүмүүсийн дунд амьдраад байгаа байхгүй. Танигдхай болцсон. Ямар олон масктай юм бэ? Ямар олон дүртэй юм бэ? Нэг бол эх оронч болчин, нэг бол өөрчин болчин, нэг бол хулгайч болчин. Тэ ингээд нэг бол одоо гадны тавиул юм шиг те бүр ингээд хин бэ гэдг нь мэддэхгүй тэр олон дүр товлж байгаа хүмүүсийн дунд бид нар халтарч унаад ш. Зүгээр шидсэн, нулимсан шүлсэн дээр нь Америк улсад мэрэгжил боловсролт эзэмсэн би монголоор төгс ярьдаг байхгүй. Тэгэл нэг алцганаалтай ингээд одоо юу гэдгийг гадаа дотоод 2 3 жил сураад галаа шууны мах итгэрээ Монгол биш болсон гэл ингээд янзглаад яргунаал те ингээд хүүхдүүдэд бахархал гэдэг юмныг өгөхөө болцсон баг. Үндэсний бахархал болцсон. Тэрийг нь яаж байгааг одоо би сошиал тэргүүлээ л да. Монгол хүн байснаас бараг те ядтын хашаанд гахаа болоод төрсэн дээр гэж бараг залж болох гэж. Нэгэн сар өрхгүй хугацаанд байраа олоод тийм үү. Хоолоо залгаад хийх ажиллаа олцдог. Тэгээ гэрлүүгээ мөнгөө явуулдаг. Монгол ирэх хүн ховор байхгүй да. Дэлхийд тийм ирчүүд байхгүй. Одоо хоёулаа шүү гэж. Дуусахгүй. Хоёулаа одоо ярианыхаа сэдвийг жоохон хөндрүүлнэ. За хөндөр. Биш үү. Ковидын вакцинд ковидын вакцинд бол одоо манай инфлюенсерүүдээс те олонний танилуудаас хамгийн их уриалсан. Тэг хамгийн их уриалсан юм өөрөө. Тэгээ ягаад ард түмэн энэ дургуцад байна гэхэлэр ковидын дараа вакцины гаж нөлөөгөөс болж одоо асар их үхэл болж байна. Залуучууд маш их өгч байна гэж яригдж байна л да. Яагаад цэцгээ гэж хүн ковидэд одоо те вакцинд хамгийн их уриалсан бэ гэж асууж байгаа. Би бол гарцаагүй тохиолдолд лайв хийхдээ би нэг л удаа тэсгэл алдаад ерөнхийлөгчийн сонгуулиар би салаавч гаргаж үзсэн. Тэр зурагч одоо хүртэл. Одоо хүртэл тэр мэмэ би бүр тэр амар дуртай гэхдээ. Тэрийг дараа нь тасна ярьж байна. За 180 тэрбум төгрөг гэдэг бол 60 сая доллар гэдэг бол бага мөнгө биш. Гайхалтай мөнгө. Маш их мөнгө. Та яагаад тэр тендерийг авсан? Яасан гэж чинь? Тийм новшнуудтай зэрэгцээд хоол идэх. Үгүй зэрэгцээд хоол идэн үү? Бардам идэхээр аха гөлдөлцөөд хулгайчлал хулгайч бэдгийн олон нийтээр тэр чигээрээ хулгайч гэдгийг мэдээд тахад тэр хүн хулгаалаагүй гэд мянгуудаа жүжээд хулгаан нэр нь өөр дээр нь ингээд бичээтэй хүн өөдөөс хараад аяг цай ууж чаддгүй юм биш үү таха. Тэр аюу гойс нэгдэг надад яасан гэж би чиний өмнөөс хараад өөрийнхөө төлсөн татврын мөнгөөр тийм үү босгосон хоолыг татврынхаа мөнгөөр амьс банд шавгаа хүүхдийн сургууль цэцэрлэг хамаг юм төлж байж би чиний өмнөөс гөлдөлцөх ёстой юм. Яагаад би чамайг хулгайч гэдгийг чи мэдсээр байж би чиний өмнөөс харж чадахгүй чамайг сайд дарга гэж би яах ёстой. Цус цэвэр, нэр цэвэр.